Тэгвэл хаалт дүүргийн нэгдсэн эмнэлгийн машин орох хаалга нь 6 сарын хугацаанд гинжин хаалттай байжээ. Ингээд 5 дугаар сарын 31-ний шөнийн тэгтэг цагт хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр тэрч явсан ээж гинжинд тэглэн унжээ. Үүний улмаас хүүхэд нь гэмтэн гэмтэл согсоодлын үндэсний төвийн тархины мэс заслын тасаг тэмцлүүлж байна. Харин өнөөдөр хаалт дүүргийн нэгдсэн эмнэлэг яаралтайгаар орох хаалга автомат болгон засаж байна. Мөн гэрэлтүүлгийн асуудлыг шийднэ гэлээ. Энэ хаалт дүүргийн яармгийн эмнэлэг тэгэл хүүхдээ үзүүлэх гээд хэрээд яаж сандарсан аав их тэр Google гаргаж аваас. Тэг сая нараа хаалган дээр яг ордог хаалган дээр юу ч харагдахгүйгээс жинчний гинжтэй. Тэг энийг хүн энэ дээр нь ямар тэмдэг байхгүй. Тэг энийг сая нэг хүүхдэд тэрж авсан хүн харахгүй хүүхдэд дарж унаад. Та бүхэн сая үзүүлсэн бичлэг бол 2026 оны 5 сарын 31-ний бичлэг. За ард харагдж байгаачлан энэ хаалтны оронд бол одоо хаалт дүүргийн нэгдсэн эмнэлэг тийм гинж татсан байсны улмаас хүүхдэд тэрж явсан ээж унж одоо хүүхэд нь бол гэмтэл согсоодлын тархины мэсцлийн засагт бол хэвтэн эмчлүүлж байгаа юм. За тэгвэл одоо тус эмнэлгийн удирдлагын зүгээс бол тухайн гарсан зөрчлөөс үүдэн одоо энэ гинжийг автомат одоо хаалтаар сольж гэрэлтүүлэг бол байршуулснаа хэлж байгаа маа. Мөн үүнтэй адилхан одоо бэртэж гэмтсэн тохиолдол өмнө бүртгэж байгаагүй гэдгийг бол эмнэлгийн зүгээс мэдэж байгаа юм. Эмнэлгийн орчин нь дотроо болон гаднаа иргэндээ ээлтэй байх ёстой. Гэтэл тухайн эрүүл мэндийн төвийн гаднах орчинд камерын хяналт байхгүй учраас иргэнийг гинжинд тэглэн унсан эсэх. Цаашлаад хүүхэд нь үүнээс болж бэртсэн эсэхэд эргэлзсэн тайлбарыг эмнэлгийн зүгээс өглөө. Тухайн тохиолдолд энд бол байнгын энэ харуулын хүмүүс бол байнга зогсоод нөгөө хүмүүстээс анхааруулга санамж өгөөд ингэ байж байдгийг. Тухайн тэр нөхцөл байдал маань шөнийн нөгөө 0 цагт болсон учраас харуул тэр үед нөгөө тог тасраад харуул тийшээ тэр генератороос авах гээд хүйцэн хооронд нөгөө хүүхэд маань тэр одоо гинжинд одоо тэгэлсэн юм уу цаанж унсан юм одоо бас мэдэхгүй л байна л да. Ингээ унаад ингээд биссэн юм байгаа. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд өвдөн гэдэг хамгийн хүнд үеүүдийн нэг. Харанхуй шөнө өвчтөе хүүхдэд тэрвэрэд эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу гүйж буй ээжийн хувьд анхаарал болгомжоос илүүтэй хүүхдээ аль болох хурдан эмчийн гарт өхийн тулд нэг хүний өмнөж болтугай эмнэлгийн хаалгаар орох нь чухал байдаг. Энэ тохиолдолд хан улс дүүргийн эрүүл мэндийн төвийн гаднах талбай гэрэлтүүлэхгүй байснаас болж хүүхдээ гэмтээгээд байгаа юм. Хэдийгээр хаалтыг сольж автомат хаалгаа суйрлуулсан ч өмнө нь хийж болох байсныг иргэд онцоллоо. Ийм хаалт байх нь ч хэрэггүй. Гэхдээ яах гэж хаалт хийхээ. Яаралтай түргэн тусламжийн эмнэлэг түргэний машин, галын машин ордог тусгай хаалттай л байна үдээ. Гинжин хаалттай байх ер нь бол орой үчир жоохон харагдахгүй тэмдэглэгээ байхгүй байсан. Ер нь өнөөдөр ирэхэд ийм хаалт хийжсэн тэгээд. Тэ мэдээж хүндрэлтэй энийг чинь хүн нааш цааш нь тэгэхээр автомат хаалттай болоод ядчил нөгөө түргэний яалтайгын чи өөрөөсөө ордон шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь эрэхтэй гэж чадчихжээ. Угаасаа ороод харагдахгүй ч төрч тэ. Хүндрэлтэй шүү дээ гинжин хаалт. Тэ автомат байжээс зүгээр. Гинжин хаалт чинь аягүй явдал хэрэгэлтэй. Ийхүү 6 сарын хугацаанд өөрчлөгдөөгүй энэ хаалт нь хүүхэд бэртсэний дараа автоматар солигдлоо. Энэ нь өнгөрсөн борооны хойноос цов нүмердэг биш, учирч болох эрсдлээс урсан сэргийлдэг байх ёстойг ахин сануулад байгаа юм а. Хаалт дүүргийн нэгдсэн эмнэлэг нь үүний нэг жишээ болж байгаа юм. Үүнтэй адил гинжин хаалттай байгууллагууд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөөс сэргийлж засварлах, гэрэлтүүлгээ сайжруулах шаардлагатай байна.